Hey guys, өнөөдөр бүгдээрээ Parasite киноныхаа 2 дугаар ангийг сонсцгоно. За тэгээд part 1-ийг үзээгүй хүмүүс байвал би доор комент хэсэгт линк нь үлдээчи. Part 1-ийг үзчихэд үзэхгүй бол 2-ыг ойлгохгүй хэцүү шүү. За одоо кинонд орцгоё. Мөрдөгч Хирама шимэгчдийн араас мөшгөн явж байхдаа шимэгчдийг гаднаас нь хараад л ялгах чадвартай Урагами гэх залууг олоод авжээ. Ингээд цагдаагийн газарт шимэгч байж болзошгүй с 'жигтэй этгээдүүдийг нэг нэгээр нь оруулж ирэхэд Урагами ялган хэлж өгч байлаа. Гэтэл манай Шиничи ороод ирдیں۔ Урагами ч тэр дөрөө Шиничиг яг бүрийн шимэгч биш ч гэсэн биеийнх нь хаанигтэй шимэгч байгааг мэдэрч байсан ч ягаад ч юм цагдаа нарт энэ талаараа хэлсэнгүү. Наадах чинь хүн байна гэсэн болохоор цагдаа нар ч Шиничиг суулаад явууллаа. Part 1-ийн төгсгөл дээр Шиничи Японд байгаа бүх шимэгчдэг олж устгахаар шийдсэндэ. Гэтэл яг цагдаагийн газраас гараа явж идэл Миги ойрхон шимэгч мэдэрлээ. Гих сургаар байгаа газар нь яваад ортол нэг шимэгч учир зүггүй хоолоо сууж байна. Овоодын тулаанд ороод хэд хэдэн шимэгч алаа үзсэн туршлагатай болсон болохоор Шиничид айж эмэгцүүл байсангүй. Миги шимэгчийн анхаарлыг татах хоорондоо Шиничи шууд л гараараа зүрхийн цоо атгаад алж өрхнөө. Манай хоёр одоо бол бүр яг гар нийлж ажилдаг хамтрагчид чиг болжээ. Энэ шимэгчийн хооллож байсан цогцыг хараад манай хоёр жоохон эртхэн ирсэн болоо энэ хүнийг аварч чадах байжтэй гэж дотроо харамснаа. Гэтэл ойрхон нэг чимээ гарахаар нь гараа үцтэл хинч байсангүй. Part 1-ийн төгсгөлд нэг зурагчин манай хоёрын зургийг нууцаар аваад байсан да. Тэр нөхөр манай хоёрыг даган зураг авсаар л байгаа юм байна. Part 1 дээр нэг шимэгч бас хотын дарга болсон доо. Тэр нөхөр бүр Токио хотын захиргааны ажилтнуудыг бүгдийн шахуу шимэгчээр халдварлуулж орхисон бололтой. Захиргааны барилга битүү шимэгчдийн цугладаг оромт шахуу болоод хөрч. Энэ үед Тамияч бас энд ирсэн байх өгөөд хүүхдээ төрүүлчихжээ. Хүүхд нь одоо хэдхэн сартаа болов гэмээр эвэрүүл сав саруул хүүхд байлаа. Нөгөө хотын даргач нь Шиничи саяхан өөрсдийнх нь нэгийг алсан тухай Тамия тэлхва. Энэ Шиничи манахныг олж нэг нэгээр нь хөнөөгөөд байна. Олж алах хэрэгтэй. Гэхдээ Тамия эрс татгалзан ээжигээ алдсан урандаа л тийм зүйл хийж байгааг хэлээд Шиничиг оролдож болохгүйг сануулдаг. Энэ шимэгчд бүр нэлээд зохион байгуулалтанд орчиж хамгийн хүчтэйгийнхаа үгээр явдаг болсон бөгөөд Part 1 дээр Гото гээд аимшигтай шимэгч харагдсан да. Тэр нөхөр эднэрийнхаа лидер юм байна. Гэхдээ одоогоор Гото байхгүй болохоор номер 2 Тамиягийн хэлснээр байхгүй бол Тамия энэ хэдийг тастаа тайчгаар бас хүчтэй юм байна л да. Бинтамрын хувцастай тамирчин байрын нөхөр гудамжаар гүйж байгаа бололтой явж ийснаа Якуза нарын офисын гадаа ирээд гүлрөө зогсчлоо. Гадаан зогсож исэн өнгөрөө Якуза мань тамирчин руу томорч юугаар араад байгаа. Одоохон зайлахгүй бол алаа тайж шүү. Гээд далжгантал мань тамирчин энэ Якузагийн тархийг газар саваад бяцлаа ичдیں۔ Бас л шимэгчдийн нэг юм байна. Тэгснээ Якузагийн офис руу гүйж орсноо бүгдийг цусночтой нь холиод алаа тайжлоо. Нөгөө зурагч нөхөр чинь Тамиятай нэг кафед уулзах. Энэ нөхөр Тамиягаас мөнгө авч Шиничигийн зураг хөргийг авч Тамияд өгд юм байна. Тэгснээ Тамияг шимэгч гэдгийг мэдгүй хүнлгэж удаад байгаа юм байна л да. Тэгээд хоёулаа ер нь энэ залууг цагдаа нарт гяз бариад өгчүүл яад юм бэ? Би ч өөрийнхөө аюулгүй байдалд санаа зовоод байна. Гэхэд Тамия дургуцгаа би чамд хангалттай мөнгөийг чинь өгч байгаа. Баригдахгүйхэн шиг л зургаал ав гэж хэлээд яваад өгнө. Мань зурагчин тэндээс гараад шууд л Шиничигийн сургууль дээр очин зураг авчих гээд дагаа явж итэл Миги энийг мэдчилгүй яах вэ? Хөнгөө газар аваачж байгаад мань нөхрийг сэрдүүлээд гэртээ авчирч ягаад өөрийг нь дагаад байгааг асуухад мань зурагчин бүхнээ хэлнэ. Харин Шиничи зөрүүлээд чамд мөнгө өгөөд байгаа хүн чинь өөрөө шимэгч гэдгийг чи мэдгүй. Гэхэд зурагчин бүр шок. Хотын захиргаа руу зүгэлж болохгүй шүү. Тэнд битүү шимэгчд байгаа. Бас наа Тамия ч тэдэн дундаас хамгийн ухаантай. Чи алуулмааргүй байвал харсан үдсэн бүх зүйлээ мартаад бидний асуудалд хошуу дүрхээ бол гэж хэлээд явуулдаг. Гэтэл энэ нөхөр Шиничигийн хэлснийг сонссонгүй. Шимэгчдийн талаар баримт цуглуулж олон нийтэд цацгаар шийдэн битгий очоо гэсээр байтал хотын захиргаа руу явж очиод хотын даргатай ярилцлага хийгээд эхэлдэг. Угаасаа тэгээд шимэгчдийн үүрэн дээр нэрсэн байгаа болохоор ямар ойлог байх вэ? Хөлс бас нь урсаад их л сэжигтэй байсан ба нууц камер ширээнийхэн доор хийчихсэн байсныг олж мэдээд энэ сэтгүүлчийг араас нь очиж алга тушаал өгвэ. Шиничиг ч гэсэн ер нь алчих гэж авд юм да. Тамияд алуулах нь л дээ нөхөр. Хичээлээ тарчаад Шиничи Сатомитэй хамт гэрлүүг алхаа явж итэл Миги гэнэт бит хоёрыг саянаас хойш 5 шимэгч дагаад байна. Гэж хэлэхээр нь Сатомиг аюулд оруулахгүй тулд холдож шал өрзөг цухтнаа. Нилээ удаан цухтсан ч орой болохын алдаад хотын захын нэг цэцэрлэг түрээлэнд нөгөө шимэгчтэйгээ халз тулгарлаа. Тэгсэн 5 шимэгч байх юм болов гэтэл нэг л хүн зогсож байх ба нөгөө тамирчин нөхөрчин байх нь тэр Миги хэлж байна. Наадахны чинь биеинд 5 шимэгч байна. Гар, хөл, толгой нь тэр чигтээ шимэгч юм байна. Хоёлаа энийг барахгүй зугтъя гэд манай хоёр зугтаасан ч өнөөх нь бүр ядарч цуцахгүй хүүх юм а. Энэ үед 5 шимэгч нэг бийд байгаа болохоор оновч муутай дайрж байгааг нь анзааран энэ боломжийг ашиглан толгойг нь тасдаж орхилоо. Зүрхийн цоолж гүйцэх ёстой байсан ч хүмүүс ирж байсан учраас манай хоёр гүйцэж чадалгүй өмхөвгөө зугтаадаг.
Толгойгүй болсон биеинд нь баруун гарных нь шимэгч нөхөн ороход эн чинь нөгөө алдарт Гото байсан байдیں۔ Тэгснэ нөгөө тасарсан толгой нь буцаад баруун гар руу н орж байх жишээ нь. Нөгөө зурагчин чинь гэртээ ирсэн шимэгчдийн талаар баримтуудаа нэгтгээ үйж идэл охин нь өлсөөд байна гинэ. Гарч дэлгүүр орчоод буцаад иртэл гэрийнхэн гадаа баахан хүн цуглдсан. Бөөн цагдаа сэргийлэх болцсон байхаар нь манай хүн сандран гэрлүүгээ яваад ортол шимэгчд айл хэдийн охиныг нь хөнөөчгөөд яваад өгсөн байдаг. Мөрдөгч Хирама мань сэтгүүл залууг цагдаагийн газар авчираад шимэгчдтэй холбоотой байцаалд авах үеэр өнөөгч нь юу ч хэлсэнгүй. Өөрөө өшөөгөө авахар шийдсэн бололтой. Цагдаа нарын анхаарал судрах үеэр тэндээс орчихдог. Зурагчин залуугийн охиныг алсныг мэдсэн Тамия хотын дарагт уурлаж алах хүнээ алахгүй мөрөөрөө байсан охиныг нь аллаа гэж уурлахад тэнд байсан шимэгчд бүгд л Тамияг гайхаад явчихна. Аргагүй л дээ, шимэгчд чинь зөвхөн логикоор л бодгоос биш хүмүүс шиг сэтгэлийн хөдөлгөөнгүй байхгүй юу? Гэтэл Тамия яг л хүн шиг сэтгэлийн хөдлөл гаргаж эхэлж байгаа нь шимэгчдэд таалагдсангүй. Тамия өрөөндөө орон хүүхдээ эрхлүүлэх ба энэ үед хүүгээ харан өөрөө ирэхгүй инээмсэглэж байгаагаа анзаардаг. Амьдралдаа анхудаа инээж үзсэн тэрээр өөрийгөө ч хүртэл гайхна. Энэ үед Тамияг 3 шимэгч араас нь дагсаар байгаад машины зогсоолдоор ирлээ. Хотын дарга чамааг алахыг тушаасан. Чи бидний нэг гэхээс илүү улмал хүн шиг болоод байна. Гэхэд Тамия инээж та гурав тэгээд намайг хөнөөж чадна гэдэгтээ итгэлтэй байна уу? Гэд эргээд артал Тамиягийн нүрний тал нь байсангүй. Гэтэл нүрнийх нь хэсгүүд 3 шимэгчийн араас нь довтолж зүрхийн цоолоод хайчна. Тамия ч үнэхээр хүчрхэг шимэгч гэдэг нь ор хоосон үг биш л бололтой. Буцаад өрөөндөө ортол нөгөө зурагчин чинь орж ирээд хүүхдийг аваад явцсан байх ба гүрэн дээр ирж хүүхдээ аваарай гэд захидал үлдээгээд явчих. Мөрдөгч Хирама зурагчин руу залгаж "Чи хаана байгаагаа хэлчих. Бид нар чамд туслая" гэд байсан ч нөгөөг чинь юу ч хэлэлгүй уцаа тасалсан ч цагдаа нар байршлын тогтоогоо дамжлаа. Ганц хайрлаж өсгсөн хүүхдээ алдсан Тамия шиний жирүү залгаж тусламж өсгөв. Энэ үед хотын захиргааны барилга дээр тусгаагийнхаа ирсэн буу зэвсэг гаргаад сүртэй юм болж илоо. Барилга дотор террорист ажиллагаа явагдах гэж байна гэж хэлээд захиргааны барилгаас хүмүүсийг нэг нэгээр нь гаргах ба энэ үедээ рентген аппаратаар нэг бүрчлэн шалгаж байв. Хэрвээ шимэгч байвал автобусаар хүрээлсэн тусгай байршил тавиачиж байгаад буудан устгаж байлаа. Хүмүүс дунд байгаа шимэгчд юу болоод байгааг гадарсан болохоор аль болох аппаратанд өртөхгүй хичээн эмх замбраагүй байдал үүсгэхээр оролдохоо энэ үед нөгөө шимэгчдийг ялгах чадвартай Урагами гэх нөхрийг гаргаж ирээд шимэгчдийг заалгуулж гарнаа. Урагами шимэгчл гэж хэлвэл өршөөлгүй л буудан ороож байдаг. Захиргаан дотор байсан баг бүх шимэгчдийг алж дуусгаад хотын даргал ганцаараа үлдсэн байв. Тэгснээр цагдаа нарын хийж буй үйлдэлийг буруушааж шимэгчд байснараа хүмүүсийн тоо толгойг цөөлөхөд харин ч ач тустай. Хүмүүсийн тоо толгой хэд хурдан өсөж бусад төрөл зүйлүүдэд аюул учраж байгаа талаар тайлбарлахад тусгай тасгийн ахлагч түүний яншихыг дуустал хүлээсэнгүү шууд л буудах тушаал өгөхөд цагдаа нар бүгд шүрснэ. Гэтэл хотын дарга шимэгч биш зүгээр л хүн байсан байвал яах вэ? Парт 1 дээр Мигийн хотын даргыг шимэгч байна гэж хэлжсэн да. Гэтэл хотын даргын хажуунаас салдгүй туслах нь шимэгч байсан бөгөөд энэ хотын дарга хүн хэдийч хүмүүсийн тоо толгойг цөөлөх ёстой гэсэн үзэлтэй хүн байсан болохоор шимэгчдтэй хамтарч ажилладаг байсан ажээ. Энэ үед зааланд Гото ирсэн байх өгөөд түүнийг харсан Урагами "Наадах чинь шимэгч байна бууд" гэж хэлэхэд цагдаа нар хэдэн зуун удаа галсан ч Гото гараараа хамгаалт үүсгээд ямар ч харах авсангүй. Гото бусад чимэгчдээс хэд дахин хүчтэйг мэдэрсэн Урагами ч амиа бодон чимээгүй зүхтаад өгөх ба Гото ганцаархнаа тэнд байгаа олон зуун цагдааг бүгдийг хөнөөж өрхнөө. Энэ үед Тамия зурагчинтай гүүрэн дээр уулзаж охиныг нь хөнөөсөх хүн өөрийгөө бишээ гэж хэлэгч зурагчин хэлсний сонсохгүй. Амиг амаар гэж хэлээд өлгийтэй хүүг нь гүүрнээс шитгэхээр занл хэлдэг. Энэ үед шинийчиж цагаа олж ирэх ба сэтгүүлчийг 50 байхыг хүсэж Тамиягийн гэмгүй үгтээс өшөөгөө авах гэж байгааг нь болиулах гэж оролдсон ч шинийчигийн эснийг ч бас сонсохгүй. Мөрдөгч Хирама цагдаа нарын хамтаар ирэх ба нөхцөл байдлыг ажиглан гал нээхэд бэлэн байдалтай байж идэг. Гэтэл нөгөөгч нь хүүхдийг нь яг шитгэжидэл Тамия тэмтрүүлүүдээрээ түүнийг сөлбөж орхилоо. Ингээд хүүгээ аюулгүй аварч чадсан ч цагдаа нарын өмнө өөрийнхөө хин гэдгийг харуулсан болохоор буудуулах нь хэдхэн секундын л асуудал байлаа. Хирама түүнийг хөдөлбөл буудна гэж анхааруулсан ч тоосонгүй. Шинийчи рүү дөхөн алхах үед цагдаа нар бөөнөрөө галлаж эхлэх бөгөөд Тамия бие хамгаалж цагдаа нар руу довтлох боломж байсан ч хүүгээ хамгаалахыг илүүд үзжээ. Энэ үед шинийчи цагдаа нарыг галаа зогсоохыг шаардаа ойрлох ба тэрвэлсэх хүүхэд нь хүн гэдгийг хэлэх үед цагдаа нар галлахаа зогсоодог. Тамия хэдийн асар их шархсан байх ч хүмүүсээс маш олон зүйл сурснаа хэлээд уул нь хүүгээ өсгөөд ээжийн хайр гэдэг зүйлийг суралцъя гэж бодож байсан ч одоо чадахгүй болсон болохоор хүүг нь сайн хүн болгож хүмүүжүүлээрэ гэж захиад шинийчид хүүгээ даатхан тэр дөрөв амьсгал хураалаа. Бараг дэлхий дээр байгаа хамгийн их сэтгэл хөдлөлтөй бас хүнтэй адилхан босон шимэгч Тамия л байлаа да. Түүний үйлдэл шинийчид ээжийг нь санагдуулан цөрхөртлөө уйлж эхлэх ба Сатоми ч энэ дэрж шинийчийг татгаруулан тэрвэрдэг.
Шиничи бяцхан үг цагдаа нарын хяналтанд төрдөө өгөх ба мөрдөгч Хирама Шиничиг байцаахаар авч явах гэтэл хотын захиргааны байран дээр тусгай салааны цагдаа нарыг бүгдийг хөнөөсөн аимшигтай шимэгч гарч ирсэн дуудлага ирснээр юун Шиничи мантай шууд л захиргааны барилга руу яаран хөдөлдөг. Нөгөө Гото ч захиргааны барилгын дээр өөрийг нь зогсоох хүн байхгүй гэсэн шиг зогсож байх ба тусгай салааны ахлагчийн тасарсан толгойг шидэж тохуурхнаа. Энэ үед Миги Шиничид хандан хэдэн өдрийн өмнө хоёулынгийнх нь тулдсан шимэгч энэ мөн байна. Одоо тэр үеийнхээс ч хүчрэхэг болчихож хоёулаа энээс зүхтаасан дээр гиншилснээр манай хоёр нэг машин улгаалж аваад хумбгүй зүхтаадаг. Гото барилгын дэврээс өсөж бууж ирж хүч чадлаа гайхуулах ба харин мөрдөгч Хирама огтгож айсангүй. Шууд л бууга гарган буудагч өнөөх нь гараараа бамбаг хийснэ. Буудсан сумын өөрлөө нь харвчтай юм да. Ингээд зүрхэн тус газраа шарх авснаар мөрдөгч Хирама амьсгал хураалаа. Энд байгаа цагдаа нар Готогийн эсрэг угаасаа яаж чадахгүй гэдгээ мэдэрсэн үү яасан бүгд л харцаа бууруулж Готогийн замд хөндөсөх зүрхтэй цагдаа алгав. Тэгснээ нэг мотоцикл олж аваад Шиничиг алахаар араас нь хөөж эхлэх ба Миги Готог мэдрэн араас нь бараг гүйцэж ирж буй тухай Шиничи тэлэгч хамгийн урднаараа яваад нэмэр байсангүй. Гото аль хэдийн машиныхын дээвэр дээр гарчсан манай хоёрыг сүлбэж алах нэ бараг. Миги машины жолоодох үед Шиничи дайралтуудаас нь бултаад үүлээ үзжээтэл эргэл таарад манай хэд машинтайгаа нисчлээ. Хаавчиж манай хоёр юмнаас зураад машинаасаа гарч амтсан ба нөгөө Готогч нь машинтай шатаж байгаа болов гэтэл юу ч болоогүй юм шиг гараад ирдیں۔ Яадаг үхэж өгдгүү хар хүрвэ. Ухааны юм бодоод манай хоёр гүүж гарна. Угаасаа тэгээд хүн лимхон эцэж цуцаад цаашаага гүүх аргагүй болсон болохоор төлөвлөгөө зохиож Миги Шиничигийн биенээс өөрийгөө салгаад модон дунд нуугдсан Готогийн араас дайртал мэдсэн юм шиг л өөрийгөө хамгаалах ба энэ үеийг нь талентуулж манай Шиничи үзүүртэй модоор сүлбэх гэж оролдсон ч чадсангүй. Миги ч үргэлжлүүлэн дайрахад толгой нь яг тасрах гэж байсан ч зэвүүнгаар өөрийгөө буцааж нүгснөө. Гар хөлөөрөө нэгэн зэрэг Миги рүү дайрж эхэлнэ. Миги Шиничид хандан чи зүхт би нөхрийг торгоож бай. Хурдан зүхтаач гэж хэлэхэд Шиничи Мигигээ бас хаяад зүхтчих чадсангүй. Мигигийн хамаг гар хөлийг нь тастаа тайчноо. Тэгснээ Шиничиг алах гэхэд Миги бараг сүүлийн хүчээрээ Готогийн хөлнөөс зуран Шиничид зүхтах боломж олгоход одоо л боломжийг ашиглан хар хурдаараа гүйдэг. Гото Мигигийн их бие хүртэл хуваан Миги инхүү амьсгал хураадаг. Манай хүнч бүр ухаанаа алдтлаа гүйсээр усан борооноор цөмийн станцыг агуулхад орж ирээд амьсгаагаа дарах ба Сатоми руу залхан тусламж хүсээд ухаан алдаа унжнаа. Нүдэ нэтэл ашгүй Сатоми ирсэн байдаг ба Шиничиг яагаад гараа алтчваа. Гэдэл шууд л уйлж унжаад эхлэх үед манай хүн нэг санаа алдснаа Сатомид бүхнээ илдэг. Ингээд дотроо уужиртал ярилцсныхаа дараа том хүний ажил хийгээд тэндээ хонлоо. Маргааш өглөө нь болтол Шиничигийн баруун гарнаас Миги ургаж идэв. Нөгөө Шиничигийн зүрхэнд угаасаа Мигигийн биенийх нь тал хэсэг байгаа штэ. Тэрнээс болоод Миги дахин ургаж байгаа нь энэ байж. Хөөрхөн Шиничи ч Мигиг харсандаа бүр бөөн баяр. Гэхдээ баярлахаас гадна бас сөрөг тал бий шүү дээ. Гото түүний барьжлыг амархан олноо л гэсэн үг. Хэлж дуусаагүй байтал Гото аль хэдийн Шиничиг хайгаад цөмийн станц руу нэвтрэх гэтэл ажилд нь оруулахгүй байсан ч тэр дөрөөл алаад хайчна. Шиничид сандран Сатомиг тэндээс явуулаад өөрөө Гототой нүр тулах бөгөөд цөмийн аягдал ялгадаг цех рүү гүн очоод цехийн дамжлагын төхөөрөмж рүү үсэрч гарах ба угаасаа зилүүд газраас илүү битүү орчинд энэтэй алдсвал магадлал өндөр байсан учраас ийшээ ирж л дээ. Гэтэл нөгөө Гото ч хөлөндөг шимэгчээ яг л амтны туурай шиг хургаж байгаад нэг үсрээл дамжлагын төхөөрөмжн дээр гараад ирнэ. Гото тэр дөрөө манай хүнийг завчих гэж оролдсон ч Шиничи дайралт болгоноос нь эвтэйхэн бултаж чадах бөгөөд Гото төмөр төхөөрөмжний тороосыг санаандгүй таслаад энэхэд хогийн пүнкэрт унчнаа. Энэ үед Шиничи сэргэлэнтэж ойрхон байсан төмрийн илтерхийг шүүрж аваад Готогийн хүчтэй завчилдаас яг л Матрикс дээр гардаг шиг бултан цээж рүү нь зоож орхино. Даанч зүрхийн он чадаагүй болохоор энэ нөхөр яасан чгүй. Шиничиг алахаар хамгийн хүчтэйгээр дайрсан ч Миги бүрэн төлжөөд гараад ирлээ. Тэгснээ одоо энэтэй тулдах хэрэггүй. Сая сүлбүүлсэн төмөр нь цөмийн цацрагаар бохирлогдсон байсан гэж хэлэхдээ зэрэгцэн Готогийн шимэгчд цөмийн цацрагт реакц өгч хамаг биеийн тэсгийн аргагүй өвдөж боолтой хяналтаа алдаад тэрүүгээр нэгэн болно. Ингэж байгаад бие нь тэр чигтээ задран жижигрэх бөгөөд үнэхээр л хүчтэй шимэгч юм аа. Бие нь бүр задарчаад байхтал буцаад бие нөхөн төлжүүлэх гээд үзээд байдаг шүү бүр. Ингээд үлдээчвэл дахиад төлжөөд гараад ирж магадгүй учраас энэ нөхрийн үлдэгдлийг шатаж буй гал руу шидснээр бараг хамгийн хүчтэй шимэгчийг цааш нь харуулж чадлаа. Энэ бүх үйл явдлын дараа Мигич бас цөмийн цацрагт хорцсноо хэлэх бөгөөд биеийн эснүүдээ нөхөн төлжүүлэхийн тулд хэдэн 10 жилийн туршид унтахаар болсноо хэлдэг. Түгээр зогссонгүй дахиж хизээж сэрэхгүй байж магадгүй ч гэсэн Шиничи ядчил баруун гараа буцаад ашиглаж болохоор болсныг хэлээд амжилт хүсэн Миги маань унтаад өгнө. Энэ бүх үйл явдлаас хэдэн сарын дараа Шиничи Сатоми 2 Тамиягийн хүүг эргэж байгаа дүрс харагдах ба Тамиягийн хүн их том болжээ.
Манай хоёр эндээс гараа явж итэл гадаа хэтэрхий алуун байсан болохоор Шиничи заримыг авах гээд дэлгүүр орох үед нөгөө Урагами чинь Сатомиг харцсан зогсож идэв. Шиничи заримгаа барай гараад иртэл Сатоми байдгүй. Тэгсэн хөгийн Урагами Сатомиг чирсэн байшин руу орж байгаа харагдахаар нь Шиничи тэр дөрөөл араас нь гүйлээ. Сатомигийн холоонд хутаг тулгцсан дээвэр дээр гарч ирснээр Шиничигээс асууж байна. Цагдаагийн газар харснаас хойш л жинхэнэ мангасаас өөрийнхөө тухай асууя гэж утсан. Чи намайг юу гэж бодож байна? Гэт мэдрэлтэй тухайн Шиничи ч гэсэн аясын дагуулад чи чинь жинхэнэ эр хүн штэ. Юмд бөөрсөөртэй ханддаг залуу л гэж бодож байна. Гэхдээ Сатоми хутаг тулгуулсан байж л дундуур нь ороод чи бол тэр шимэгчдээс илүү өрөвдөлтөй мангас гэж хэлэхэд өнөөх нь энэ үгэнд нь хорсоод Сатомиг дээврээс түлхэж орхидог. Энэ үед Шиничи Сатомигийн гараас атгах гэж оролдсон ч халтраад барьж авч чадаагүй бөгөөд нүдэн дээр хамт байсан мөчүүд нь киноны дүрсчгэл харагдах ба ээжийнхээ араас бас нэг хайртай хүнээ алдаж байгаадаа нүдэндээ ч итгэсэнгүй. Гэтэл энэ үед Генет Мигигийн хоолоогоор Сатомиг татаач гэж авдیں۔ Миги энэ үед нойрносоо төрс сэрэн Сатомиг татчаад буцаад унтсан байх ба Шиничи ч тэр дөрөө Сатомиг татан гаргаж манайх хоёр юутай ч аюулаас мултралаа. Энэ үед Шиничи Сатомитай хамт явж байхдаа дайруулж өгсөн гөлхийг хогийн савнд хийснийхээ дараа хийсэн үйлдэлтэй харамсаж буцаж гаргаад модны доор болж оршуулсан тухайгаа хэлэх нь хуучны ичимхий бас тус Шиничи түүний дотор байсаар байгааг илтгэх мэт. За энэ хүрээд Parasite киноны маань part 2 дууслаа. Японууд хийсэн бүрэн ангид киноноо энд хүрээд дуусж байгаа. Тэгтээ 2024 онд гарсан Netflix-ийн хийсэн Parasite Grey гэдэг 6 ангитай сериал байгаа. Үйл явдал нь Солонгост болохоо яг манай энэ киноны үйл явдал болж байх үед Солонгост юу болж байсан тухай гардаг ба. Хэрвээ та хэд энэ Parasite-ийн ангиуд таалагдсан бол тэр 6 ангитай сериалыг ч гэсэн оруулъя гэж бодож байна. Та хэд маань юу гэж бодож байна? Сэтгэгдэл хэсэгт бичээд үлдээгээрэй. Subscribe дараад notification онхоо идэвхжүүлвэл манай бичлэгүүдийг цаг алдахгүй тэр дор нь үзэх болно шүү.